Сайн байцгаана уу? Өглөө хөтөлбөртэй хамт байгаа үзэгч та бүхэндээ өглөөний мэндийг хүргье. Би Хувьч Бямбт орж байна. За энэ удаа та бүхэндээ гэрлэлтэд цуслуулсан боловч эцэг нь эсвэл эх нь хүүхдтэй минь уулзахгүй байна. Одоо энэ нь зөв үү гэдэг агуулгаар хэдүүлээ ярилцах болно. За энэ асуудал нь манай улсад нэлээд тулгамдаад байгаа асуудал байгаа. За хуульчдаас зөвлөгөө авч байгаа асуудлуудын бас тодорхой хувийг яг энэ асуулт эзэлдэг. За гэрлэлтэд бид 2 жилийн өмнө тодорхой хэдэн жилийн өмнө бид цуцалсан юм аа. Гэвч хүүхдтэй минь уулзуулахгүй байна. Өвөө юм нас уулзмаар байдаг. Өвөө эмээтэй нь уулзуулахгүй байна. Энэ нь зөв үү? Эсвэл би яах ёстой вэ? Ямар хууль зүйн боломж болцоо вэ гэдэг асуултыг иргэд одоо мэргэжлийн хуульчдаас ихээхэн асуудаг юм аа. Тийм учраас энэ асуудал нэлээд сонирхолтой байх болов уу? Эсвэл энэ асуудал одоо нийгмийн дунд тодорхой байгаа учраас энэ талаар мэдээлэл зөвлөгөө өгөх нь зөв юм болов уу гэж бодоод одоо энэ талаар мэдээллийг бэлтгэсэн юм аа. За Монгол улсад энэ гэрлэлтийн харилцааг зохицуулсан гэр бүлийн тухай хууль гэж байна. За мөн бас Монгол улсын иргэний хуулиар тодорхой асуудлууд зохицуулагдаж байгаа. За Монгол улсын одоо гэр бүлийн тухай хуулийн дээр гэрлэгчд бол одоо хэн аль нь тэгш хэрэгтэй байгаар хуульчилсан. За эцэг байх, эх байх эрхээ асуулаагүй тохиолдолд одоо хэдий гэрлэлтэд цуслуулсан ч гэсэн энэ одоо хүүхдтэйгээ уулзах эрх нь эцэгтэнчдэр, эхтэнчдэр нээлттэй байх ёстой. Өөрөөр хэлэх юм бол хүүхдийг эцэг эхтэй өвөө эмээтэй нь уулзуулахгүй байгаа нь хүүхдийн эрхийн зөрчил гэж харж болно нэг талдаа. Нөгөө талдаа одоо манайхан юу гэж ойлгодог вэ гэхээр гэрлэлтэд нэг цуслуулсан юм чинь хадам ээжигээ, хадам аавыгаа ч юм уу нөхрийгөө одоо чадж гин гэдэг ойлголтоор хүүхдтэй уулзуулдаггүй. Ингээ шар махтаанд би хатааж гинэ гэдэг ойлголтыг одоо ихэн ч юм уу эцэг ч юм уу одоо өөртөө тээгээд уулзуулдаггүй байх тохиолдлууд ихээхэн байгаад байгаа шиг байна. Энэ нь нэг талдаа одоо таны бодол боловч нөгөө талдаа энэ эцэгхийн өвөө эмээтэй нь уулзуулахгүй байгаа нь хүүхдийн эрхийн зөрчил, хүүхдийн эрхийн конвенц гэж байдаг. Энэ хүүхд чинь өөрөө эцэг эхтэйгээ уулзах эцэг эх нь одоо энэ хүүхдийн хүмүүжил төлөвшөлтөнд анхаарлаа хандуулах одоо бүрэн эрхтэй. Одоо миний түрүүний хэлдэг нөгөө эцэг байх эрх, эх байх эрхээ асуулаагүй бол за Монгол улсын гэр бүлийн тухай хууль, за Монгол улсын иргэний хуулинд зааснаар ямар тохиолдолд эцэг байх, эх байх эрхийг хасдаг вэ гэхээр одоо сэтгцэд нөлөөлөх эм бэлтгэл бодисыг байнга хэрэгэлдэг. Согтууруулах, мансууруулах бодисыг байнга хэрэгэлдэг тохиолдолд эцэг эх байх эрхийг хасдаг. Бусдаар бол та хүүхдтэй хүмүүжлээ, хүүхдийнхаа хүмүүжил анхаарал хандуулах, хүүхдтэйгээ ярилцах, хүүхдтэйгээ нэг энийг шиг хүүхдийнхаа одоо сурч боловсрох эрхтэнд нь сурч боловсроход нь хамт байх одоо бүрэн эрхтэй, бүрэн боломжтой байдаг юм шүү. Таныг хүүхдтэйгээ уулзахгүй болвол та яах ёстой вэ? Ямар хууль зүйн боломж болцоо байдаг вэ гэдэг агуулгаар ярилцъя. Мэдээж хүүхдтэйгээ уулзуулах байх юм бол нэн төрөнд та мэдээж одоо эцэг эцэгтэй нэгтэй ярилцах, чайлуулах, эвийн журмаар ойлголцохыг одоо хүсэж ирэмцэх шаардлагатай. За ингээд тусыг ис олох юм бол та хараад үргийнхаа одоо хүүхдийн эрхийн байгууллагуудад хүсэлт гомдоо гаргаад за ингээд уулзуулахгүй байна. Уулзах гэхээр ингээд боломж олгохгүй байна гэдэг агуулгаар та хараад үргийнхаа одоо хүүхдийн эрхийн байгууллага засаг даргад одоо хүсэлт гомдлоо гаргаж болно. Ингээд мөн адил тусыг ис олох юм бол та шүүхийн байгууллагад ханднаа. Шүүхэд эрхээ хамгаалуулад тодорхой цагтаа, тодорхой өдөр, тодорхой баяр ёслолын өдрүүдэд, амралтын өдрүүдэд ч юм уу хүүхдтэйгээ уулздаг баяа гэдгээр та одоо нэхэмжлээ гаргаад шүүхийн байгууллагаар энийг шийдүүлж болно. Ингээд нэгэн шүүхийн шийдвэр гарсны дараа бас уулзуулдаггүй тохиолдлууд бас кейсүүд зөндөө байдаг. Нэгэнт одоо тустай амьдралтай болцсон учраас уулзуулахгүй, яриулахгүй, холбоо тогтоолохгүй гэдэг ийм асуудлууд цөөнгүй байдаг. За энэ тохиолдолд яах вэ гэхээр та нөгөө шүүхийн шийдвэрөө барьж чоод шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад энэ шийдвэрээ аваачиж өгөөд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тусламжтайгаар та хүүхдтэйгээ уулзах, за хүүхдтэйгээ байх, өөрийнхөө зорчигдсон эрхээ сэргийлэх, хамгаалуулах бүрэн боломжтой байдаг байх шүү. Тэгэхээр манай хосууд маань одоо гэрэлтэй одоо зөв төлөвлөх хэрэгтэй. Мэдээж нэг номерт одоо гэрэлтэй айлуулах туслуулахгүй байх нь бол зүйтэй. За нэгэнт одоо жишээлбэл одоо тустай амьдрал эхэлсэн, тустай амьдралтай болоод
За ингээд гэрэлтэй цуслуулсан тохиолдолд бол хүүхдийн эрхийг нэгдүгээр та тавих ёстой. Хүүхэд юу хүсэж байгаа вэ? Эцэгтэйгээ, эхтэйгээ, эсвэл өвөө эмээтэйгээ уулзахыг хүсэж байгаа бол та хүүхдийн эрхийг зөрчиж хязгаарлаад байж болохгүй. Зарим тохиолдолд яадаг вэхээр аав та нээж нь хэлэхгүй хаанагаа мэддэхгүй гадагшаад өгч аваад явчихдаг. Эсвэл одоо байгаа газраас солиод жишээлбэл одоо хотоос хөтөө гарах хөдөөнөөс хот руу ирэх тохиолдлууд зөөнгүй байдаг. Энэ тохиолдолд та хүүхдтэйгээ ярилцах ёстой. Хүүхдийн эрх нэг номерт байдаг гэдгийг та үргэлж ойлгож анхаарч байх нь зүйтэй юм шүү. Тэгэд гэр бүлийн харилцаанд үүсэж байгаа асуудлууд яриад их юм бол өнөөдөр дуусшгүй. Дараагийн удаад бид бүхэн ингээд тодорхой сэдвүүдээр ярилцах болно. Энэ удаад бид бүхэн одоо гэрэлтээ цуглуулсан ч гэсэн за хүүхдтэйгээ уулзах чадахгүй байна. Энэ хүүхдтэйгээ хэрхэн яаж уулзах вэ? Хүүхдтэйгээ уулзуулахгүй байх нь зөв үү гэдэг сэдвээр хэдүүлээ ярилцлаа. Тэгээд анхаарлаа хандуулсан та бүдэд гүн талархлаа илэрхийлье. Баярлалаа. Дараа 7 хоногт уулзъя.